боловсролын зээлийн сангийн мэдээллийг боловсролын зээлийн сангийн захирал зохисрон захирал та бүхэнд танилцуулнаа. За сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За боловсролын зээлийн сангийн товч мэдээллийг хүргэе. Тэгэхээр боловсролын зээлийн сан маань суралцагчдыг боловсрол эзэмшигт нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, за орон нутагт суралцж байгаа суралцагчдын хувьд бол төлбөрийн хөнгөлөлт гэсэн ийм дөрвөн төрлийн үйлчилгээгээр үзүүлж байна. За 2025 оны тухайд гэх юм бол дотоодын сургалтын байгууллагад нийтдээ 16.5 мянган суралцагч суралцаж 39.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бол олгож ажилласан байна. Харин гадаадд суралцж байгаа суралцагчдын хувьд 1254 суралцагчид 66.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож ажилласан байна. За 2026 оны хувьд 1-ээс 6 дугаар сар буюу өнгөрсөн хичээлийн жилийн 2 дугаар улиралд олгосон санхүүжилтийн тухайд 2025 онд санхүүжилт олгож чадаагүй дутуу олгосон байсан санхүүжилтийг нөхөж олгосон. Энэ хүрээнд бол 2025 оны суралцагчдын 15880 суралцагч, за 2026 оны 8653 суралцагч гээд нийтдээ 24.5 мянган суралцагчийн зардлыг бол энэ оны эхний хагаст бол олгосон байна. Өөрөөр хэлбэл дотоодын сургалтын байгууллагаас суралцж байгаа суралцагчдад 42.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна. За харин гадаадд суралцж байгаа суралцагчдын тухайд мөн адил 2025 оны санхүүжилтээ авч чадаагүй байсан 938 суралцагчийн зардлыг за мөн 26 онд төлөвлөгдсөн байсан 1413 суралцагчийн зардал нийтдээ ингээд давхарцсан тоогоор 2351 суралцагчийн зардал зориулаад 48.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бол олгож ажилласан байна. Өөрөөр хэлбэл энэ оны эхний хагасын байдлаар бол 91.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бол олгосон байна гэсэн үг. За боловсролын зээлийн сангийн хувьд санхүүжилтийн их өсвөр дутагдсан их өсвөр хангалттай хүрэлцээгүй ийм нөхцөл байдал бол хүндрэлтэй нөхцөл байдалд орсон байгаа. Өөрөөр хэлбэл энэ 91 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан учраас цаана үлдэж байгаа санхүүжилт бол маш бага хэмжээтэй байх ийм нөхцөл байдал үүссэн. За нөгөө талаар 2025 онд төсвөө батлуулахдаа квота бага байгаар буюу ингээд зардлаа арай бага хэмжээгээр ингэж төлөвлөж батлуулсан учраас энэ жил гүйцэтгэлийг олгоход бол квотоор олгосон асуудал байгаа. Тэгэхээр квотод багтсан суралцагчдын санхүүжилт бол бүрэн олгогдсон. Харин квотод багтаж чадаагүй боловч засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын шалгуур шаардлагыг хангасан 6800 гаруй суралцагчийн асуудал байсан. За үүн дотроос боловсролын ерөнхий хуулийн 13.3-6 зааснаар багш ажилтны буюу ерөнхий боловсролын сургуулийн эмсүүд коллежид 15 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа багш ажилтны хүүхдийг сургахад бол төрөөс дэмжлэг үзүүлдэг ийм хуулийн зохицуулалттай. Тэгэхээр энэ квотод багтаагүй 506 суралцагчийн 145 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бол олгохоор ингэж шийдвэрлсэн байгаа. За үүн дээр нэмхэн орон нутгийн ихтэй сургуульд суралцж байгаа 1692 суралцагчийг шаардлагатай 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ямар ч байсан боловсролын салбарын бодлогын асуудал болгож бас авч үзэж энэ зардлыг бол олгохоор шийдвэрлэхээр ажиллаж байна. За 2026 оны хавар сургуулаа төгссөн 502 суралцагч байгаа. Тэгэхээр журмын шаардлага хангасан байсан эдгээр 502 суралцагчийн 0.9 буюу бараг 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бол шийдвэрлэхээр ингэж ажиллаж байна. Тэгэхээр хаврын квотод багтаж чадаагүй 6800 гаруй суралцагчаас 2700 суралцагчийн асуудлыг бол шийдвэрлэхээр ингэж ажиллаж байна. За харин тэр 4100 гаруй суралцагчийн тухайд бол өөрсдөө сургалтын төлбөрөө төлөх зарлаа хариуцах ийм асуудал бол үүсэж байгаа. За ингээд хойштоо ингээд зардлын их өсвөр, санхүүжилтийн их өсвөр хүрэлцээгүйгээс болоод санхүүжилт олгож чадахгүй ингээд журмын шаардлага хангасан ч гэсэн ийм нэг квотод багтдаггүй ийм асуудал үүсэхгүй тулд хойшид энэ бодлогын чиглэлээ бол зөв тодорхойлох, хэрэгцээгээ зөв тодорхойлох ийм шаардлага байна гэж үзэж байгаа. За энэ дээр үндслээд ямар шийдвэрүүд гарч ийнэ гэхээр
Нэгдүгээр өмнө нь бол 2.7 ба түүнээс дээш голчтой бол гэдэг байсан бол шинэ одоо энэ хичээлийн жилээс эхлээ шинэ зохицуулалтаар 3 ба түүнээс дээш голч оноотой 3.3 хүртэлх голч оноотой хүүхдүүдийн хувьд 70% тэтгэлэг. За 3.3-аас дээш голч оноотой хүүхдүүдийн хувьд бол 100% тэтгэлгийг яг энэ одоо эрэлттэй тэргүүлэх мэрэгчлэр суралцж байгаа бол багш мэрэгчлэр суралцж байгаа бол за багш ажилтны хүүхдийн тухайд гээд энэ олгодог тэтгэлийн хөтөлбөрүүд дээр бол хэрэглэхээр болж байна. За нөгөө талаар засгийн газраас 2024 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн 103 дугаар тогтоолоор батлагдсан багш мэрэгжлийн хөтөлбөрөөр суралцагчдад олгодог тэтгэлэг байгаа. Тэгэхээр багш мэрэгжлийн хөтөлбөрөөр суралцдаг энэ тэтгэлэгт 2024 онд хэрэгжиж эхэлснээс хойш яг одоогийн байдлаар 9800 суралцагч бол тэтгэлэгт хамрагдсан байна. Давхардаагүй тоогоор. Тэгэхээр одоо өнөөдрийн байдлаар гэхээр сургуулийн өмнөх боловсролд 10,000, за ерөнхий боловсролын сургуульд 39,000 гаруй гээд ер нь бол 40,000 багш ажиллаж байгаа. Тэгэхээр ингээд нийтдээ 50,000 багш ажилладаг энэ салбарт 10,000 оюутанд одоо бид аль хэдийн тэтгэлгийг олгочихжээ. Өөрөөр хэлбэл бид нар одоо энэ хэрэгцээг нь хангах хэмжээнд бол энэ хөтөлбөрийг хэрэгжүүлжээ гэж харж байна. За нөгөө талаар одоо боловсролын яам дээр барьж байгаа ерөнхий боловсролын сургалтын төлөвлөгөөнд тулсан хичээлүүдийг заадаг багш нарын одоо дутагдж байгаа нь хэд юм бэ? Ямар мэрэгжлийн багш дутагдаад байгаа? Ямар нь одоо хангалттай байгаа юм бэ гэдэг тооцоо хийж үзэхэд байгалийн ухааны голдуу хичээлүүд бол дутагдaltaй байна. Тухайлбал математик, физик, хим, биологи тэг. За мөн үүн дээр нэмхэн монгол хэл бичиг уран зохиолын багш, орос хэл, гадаад хэл, за түүх, зураг зүй одоо дүрслэх урлаг технологийн багш нар бол дутагдaltaй байна. Харин биеийн тамирын багш гэдэг юм уу, айлсгөл багангийн багш, сүүбийн багш маань хангалттай хэмжээнд одоо тэтгэлэг аваад бэлтгэгдсэн байна. Тухайлбал биеийн тамирын багш гээд 978 илүү гарсан байх жишээтэй одоогийн байдлаар. Тэгэхээр одоо цаашид одоо ингээд нэгэнт хэрэгцээгээ хангасан учраас энэ хөтөлбөр маань одоо яг үндсэн том одоо хүрэлцээтэй одоо хэрэгцээг хангах хэмжээнд бол болсон байна. Тэгэхээр илүү одоо яг дутагдж байгаа чиглэл рүүгээ энэ хөтөлбөрөөр хэрэгжүүлээ гэдэг ийм бодлогын шийдэл бол гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр хойштоо энэ хичээлийн чиглэлээс эхлэн байгалийн ухааны чиглэлийн хичээлүүд, математик, за мөн энэ дутагдж байгаа мэрэгжлийн чиглэлээр багш нараа бэлдэх ийм бодлого баримталж байгаа гэдгийг та бүхэнд танилцуулъя. За боловсролын зээлийн сангийн тогтолцооны хувьд бол бас мөн тогтолцооны шинжилэл хийх зайлшгүй шаардлага үүсжээ гэдгийг бол түрүүн ярьсан сайд маань. Тэгэхээр энэ сайдын ярьсан дээр бол нэмээд онцлоод хэлэхэд боловсролын зээлийн сан зөвхөн улсын төсөв болон зээлийн иргэн төлөлтөөс санхүүжилтийн их үүсвэр нь бүрддэг. Тэгэхээр хойштоо энийг олон төрөлт их үүсвэртэй болгоё. Зөвхөн улсын төсвөөс одоо хараад байдаг энэ байдлыг бууруулъя гэж үзэж байгаа. Тухайлбал зээлийн иргэн төлөлтөөс гадна аж ахуй нэгжийн одоо орлогын албан татварын тухай хууль байгаа. Энэ хууль дээр хүний хөгжлийг дэмжиж чиглэсэн хөрөнгө оруулалт хийх юм бол борлуулалтын орлогын 1% ногдох татварыг бол чөлөөлөхөр ийм хуулийн зохицуулалт байгаа. Тэгэхээр аж ахуй нэгжүүд маань манай боловсролын зээлийн санд бол хандив өгөөд энэ татварын өнгөлтийг эдлэх боломжтой байгаа. Энэ хандив юунд зарцуулагдах вэ гэхээр яг энэ засгийн газрын тэтгэлгээр суралцж байгаа суралцагчдын санхүүгийн дэмжлэг болгоход зориулагдана гэсэн үг байна. За мөн үндэсний баялагын сангийн тогтолцоог бол одоо энэ хууль нь батлагдаад хэрэгжиж эхэлсэн 3 жил болж байна. Тэгэхээр энэ хууль маань өөрөө боловсрол эрүүл мэнд орон сууцны одоо дэмжлэг үзүүлэхэд зориулагдсан ийм одоо хуримтлалын сантай байхаар зохицуулагдсан байдаг. Тэгэхээр эндээс бас энэ тодорхой хувийг одоо боловсролын зээлийн сангаар зээлээр суралцж байгаа суралцагчдад бол одоо их үүсвэр болгож хэрэглэх ийм саналыг бол хууль эрх зүйн одоо үндэс бүрдүүлэх чиглэлээр бол санал оруулж байгаа. За мөн одоо олон улсын жишг гэж байдаг. Дэлхийн одоо томоохон ихтэй сургуулиуд бол хажуудаа эндаумент цантай байдаг. Тэгэхээр манайх бас ялгаагүй ийм эндаумент цантай болёо. Тэгээд энэ эндаумент цангийнхаа одоо тогтолцоог нэвтрүүлээ. Энэ хүрээндээ одоо аж ахуй нэгжүүд иргэд тэ олон нийтийн одоо хандивын тодорхой хувийг эндаумент цаандаа бүрдүүлээд за тодорхой хувийг тухайн жилийнхаа тэтгэлэг болон буцалтгүй тусламжинд зориулъя гэдэг ийм одоо санхүүжилтийн олон их үүсвэртэй болох тогтолцоог ярьж байна. За засаглалын хувьд бол бас ингээд сайжруулъя, тогтолцоогоо шинжилье. Яг энэ маань боловсролын зээлийн сан гэдэг нэрнээсээ эхлээд бид нар өөрчлөгдөж боловсролын хөгжлийн сан буюу хүмүүн капиталыг одоо дэмждэг ийм институцийн тогтолцоог эхлүүлэхээр бол ажиллаж байна. Энэ хүрээнд бол хуулийн төсөөл, журмын төслүүд бол боловсруулагдаад ингээд ажиллаж байна. За мөн одоо эрсдлийн удирдлагыг бол
хууль эрх зүйн, гэрээний, санхүүгийн эрсдлийг ингэж олон талаас нь харж ингэж эрсдлийн удирдлага менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр цаашид бид нар сая энэ дурдж байгаа тэтгэлгийн хөтөлбөр, зээл, буцалтгүй тусламжийн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхээс гадна мөн одоо богино хугацааны зарим сургалтуудыг одоо дэмжих хөтөлбөрүүдээр бас явуулах боломжтой болох юм а гэж харж байна. За нөгөө талаар боловсролын зээлийн сан маань хэдэн хүнд зээл олгосноо л яриад байдаг. Тэг өөрөөр хэлбэл оролт гэж хэлдэг. Хэдэн хүнд одоо зээл өгөөд орхисон бэ гэдэг асуудал биш. Харин бид цаашдаа тэр зээл олгосон хүмүүс, эсвэл тэр тэтгэлэг олгосон хүмүүс, эсвэл буцалтгүй тусламж авсан хүмүүсийн маань хэдэн хувь нь амжилттай сайн суралцаа сургуулаа төгссөн, хэдэн хувь нь буцаад энэ хөтөлбөрийн зах зээл дээр амжилттай ажиллаж байгаа юм бэ? Хүний нөөцийн хувьд тэр хүн өөрөө одоо яаж хөгжсөн, нийгэмдээ эдийн засгт ямар одоо үр өгөөжтэй ажиллаж байгаа юм? Тэ дан болон одоо шууд үр нөлөөгийн тооцдог боловсролын салбарт суралцагчийн хөгжлийг дэмжихэд зориулж оруулсан боловсролын хөрөнгө оруулалтын өгөөжийг үнэлэх ийм одоо шинжилгээ судалгаануудыг хийж big data бүрдүүлэх хэрэгтэй байна. Энэ big data нэрийг үндэслэн бодлогын шийдвэрүүдийг гаргадаг байх шаардлагатай байна гэж харж байгаа. Энэ хүрээнд бол мэдээллийн нэгдсэн систем, өгөгдлийн одоо уялдаа интеграцийг сайжруулах ийм ажлуудыг бол төлөвлөөд одоо хэрэглэгчийн шаардлага гэж ярддаг бодлогын даалгавраа бол хөгжүүлээд эхэлсэн. Одоо ингээд систем хөгжүүлэх ийм одоо ажил дээр бол хувийн хвшил яг мэдээлэл технологийн чиглэлийн компаниудтай хамтарч ажиллах, түншлэлийн хүрээнд хамтарч ажиллах ийм ажлуудыг эхлүүлэх ийм төлөвлөгөөтэй байна. За энэ хүрээндээ бид нэр төрийн мэдээллийн одоо уялдаа интеграцийг сайжруулах, өөрөөр хэлбэл бид төрд байгаа мэдээллийг дахиж одоо иргэнээс шаардахгүйгээр өөрсдөө энэ төрийн байгууллагуудын уялдааг сайжруулснаар тухайн одоо манайхаас үйлчилгээ авсан суралцагчийн өнөөдрийн нийгмийн статус ямар байгаа юм, хөдөлмөр эрхэлж байгаа мó, орлого нь ямар байгаа юм, Монгол улсад оршин сууж байгаа мó, тэг эсвэл төрийн албанд ажиллаж байна уу, хувийн хвшилд ажиллаж байна уу гэх мэтчлэнгээр энэ мэдээллүүдийг бол одоо уялдаа холбоотойгоор авах боломж бүрднэ гэж харж байгаа. За мөн сурж явах явцад нь бол сургалтын байгууллагуудтайгаа за мөн одоо арилжааны банкудтай бол хамтарч ажиллах ийм боломжийг харж байна. За зээлийн эргэн төлөхийн механизм дээр яг л одоо бусад зээлийн бүтээгдэхүүнүүд одоо банкуд дээр явдаг шиг ингээ арилжааны банкны дансан дээрээс одоо зээлийн төлбөрөө шууд төлдөг байх ийм тогтолцоог бол нэвтрүүлэх ийм бодлогын суурь шийдлүүдийг бол гаргаад ажиллаж байна. Ингэснээр бид одоо хүний хөгжлөд дэмжиж, хүний хөгжлөөр дамжуулан одоо эдийн засгийн өсөлтөнд бол хөшүүрэг болно. Бүтээлч мэдлэгийн эдийн засгийг бол дэмжих боломжтой болно. За нөгөө талаар яг энэ сурах, энэ явцад нь дэмжлэг хэрэгтэй байгаа зорилттой бүлгийнхэн, за мөн одоо сурах хэрэгцээгээ хангахтан зориулсан энэ тэгш боломжийг бий болгох юм а гэж харж байна. За ингээд нэгэнт зээл аваад ч юм уу тэтгэлэг аваад дэмжлэг аваад явцсан хүний хувьд буцаад хариуцлагын тогтолцоог нь сайжруулъя гэдэг ийм тогтолцооны өөрчлөлтийг хийхээр суурь өөрчлөлтүүдийг хийж байна. Энэ хүрээнд ребрендинг буюу одоо энэ брэндээ шинжлэх ийм асуудал байна. За энэ маань бол одоо ребрендинг гэхээр зүгээр нэг одоо лого шинжлэх хүрээний асуудал биш. Энэ бол тогтолцоо, ойлголт, үзэл хандлага, концепцийн шинжилгээний тухай ойлголт яригдж байгаа. За хоёрдугаарт нь хууль эрх зүйн шинжилгээг сая би дурдсан. Хуулиа, журмаа шинжлэх асуудал байна. Гэрээ эрх зүйн орчноо сайжруулах юмнууд байна. За дөрөвт нь бол эргэн төлөлтийг сайжруулъя. Өнгөрсөн цаг хугацаанд байгаа сайн болон одоо эрсдэлтийн асуудлуудыг эсвэл муу түүхүүдийг одоо аль нэг талд нь гаргаж шийдье. За цахим өгөгдөл болон одоо цахим шилжилтийг нэвтрүүлье. Их өгөгдөлтөөр ажиллая. За өгөгдлийн уялдаа холбоог хангаж ажиллая гэдэг юм байна. За төгсөгч ба түншлэлийг одоо сайжруулъя. Нэгсэндээ одоо тухайн цаг үедээ мэдээж одоо сонгон шалралтандаа ороо тэнцээд шалгараад ингэ явж байсан оюуны хувьд өндөр чадвартай за бас хөдөлмөрлөж хичээж ингэж одоо сонгон шалралтанд орж исэн суралцагч нар л мэдээж явсан байж таараа. Тэгэхээр эдгээр хүмүүс маань буцаад энэ тогтолцоог одоо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулаасаа гэж хүсэж байна. За тэгээд түрүүний хэлсэн одоо олон их үйлсвэртэй санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр бол доктортой санхүүжилтийн ийм орчныг бол бүрдүүлнэ гэж харж байна. Ингэснээр хууль эрх зүйн одоо бодлогын доктортой байдлыг хангах, нийгмийн итгэл нэмэгдсэн хариуцлагатай байгууллагын соёлыг бий болгох, за өгдөлт суурилсан шийдвэр гаргадаг болох, санхүүгийн сахилга баттай байх, ингээд эцэст нь одоо хүний капиталын хөгжлийг бий болгодог байх ийм тогтолцооны өөрчлөлтийг бол боловсролын зээлийн сангийн хувьд бол хэрэгжүүлээд эхэлсэн. Ингээд суур одоо судалгаануудаа болон бодлогын одоо шинжилгээний хууль эрх зүйн шинжилгээ ажлуудаа хийж байна. За анхаарал хандуулсанд баярлалаа.